Өглөөний үзэгчтэй та бүхэн сайхан амжилттай нөө хагасаа өдөр та бүхэндээ хүргэдэг. Хагасаа ч бас биш ээ. Хагасаа бүтнээсээ ингээ 3 өдөр та бүхэндээ хүрдэг. Өглөөний мэндийн цоо шинхэн дугаар. Та бүхэнд хүрэхэд бэлэн болж байна. За өчтөрөөс хойш манай шинхэн хөтлөгч мөнхчин маань биднэртэй одоо хамтрагч болсон байгаа. За тэгээд энийн гэхдээ өчтөр хилцээ юм чинь дахиад хэлээд яах юм те. За тэгэхээр эхний ээлжиндээ үзэгч та бүхэндээ бас дасгал хөдөлгөөний булан маань хүрдэг байгаа. За энэ нэг болохоор нүг хиний ихч хэм блэ? Нүг хай хийлсэн мужигч юм. Халинагийн ихч манай одоо бас яг персонал тренер гэж явж байгаа. Бас модель өсөх юм аа. Та бүхэн сайн мэдж байгаа. Булан багшийн гэртээ хийх боломжтой ирч хүчтэй дасгалыг үзэж байгаа юм. За. Бүтэн биений full body дасгал явна. 3 дасгал. Өвд нь 40 секундээр нийт 3. Тэгэхээр нөөтөө сайн хараа яваа. За эхлэе. Хүч агаад 40 секундын турш мөр шахах. Хэрвээ жинжин хүнд байвал push press. Хөлнөөсөө тэрэлт аваад мөр шахаж өгч болно гэсэн. За 40 секунд би мөр шахаад гантела унгаагаад 2 дахь дасгал нь болохоор зэрэг хөлөө нийлүүлээд squat jack. Энд үсрээд хашаа. Өсгөндөө илүү сайн жингээ өгч та заах хаш гаргаж сууж өгнө. Ингээ 2 дасгал. За 3 нь болохоор зэрэг би шууд дээшээ харж хөвтлээ. Хэдийгээр чамж өгнө. Энд гараа зөвхөн толгоноос толгоогоо дэмж өгнө. Тохоогоо задлж өгөөд яг топ яг бариад 1 секунд бариад явна. За ингээд 40 секунд явчлаа. Дараагийнх нь болохоор та шууд доошоо харлаа. За яг энэ байдлаас mountain climber. Хилийгээ чамлаад чэйч рүүгээ хилийгээ татаж өгнө. Хэрэг бүхэд хэцүү байх юм бол зүгээр хөлөө ээлжлээд хилий рүүгээ гүүхгүйгээр шахаа явсан ч болно. За хулан багштай баярлалаа та бүхэн үзсэн баха. Маш гоё дасгал байна. Маш гоё дасгал байна. Уусаа дээр тэр чинь Гарч чигээрээ. зүү орж байгаас ингээд Тэгээ өөрийнх нь би бол бас юу гэдэг лээ элсэн цаг гэдэг лээ. элсэн цаг. Тааш битээ. За бараг л гитар л юм да тий. За бид гурыг та бүхэн анзаарч ивэл ерөөсөө ярилцаагүй хэрнээ. Тий. Дресс кодтой болчихлоо тий. Жохон бараа харагдчихэв. Магадгүй тий. За тэгээд өчтөрийн үед гэх юм бол бид нэр одоо телевизийнхнараа гэх юм уу арай илүү нэг урлаг дуртаагаараа гэх юм уу нэгэн гоё сонирхолтой газар очсон байгаа. За тэрийг маргааш та бүхэнд бас товчхон зургийн хэлбэрээр үзүүлнэ. Нөгөө газраас нь зөвшөөрөхгүй видео бичлэг хийхийг бол зөвшөөрөөгөө. Гэтэ отокон бол бичсэн байгаа. Ноцаа. Тэрийг яг зөвшөөрлөг авч байгаад үзүүлсэн дээр хаа ер нь бол тий. оюуны өмч хүнднэм тэрэгэд бас юм болж байна. За нэг 200 жил болж байгаа нэг нөхрийн тухай ер нь бол та бүхэнд ойлгуулах гээд байгаа шүү. За тэгэхээр мэдээллийнхаа өмнө хэдүүлээ алийг хөрөхөө зөндөө олон юмтай байгаа шүү дээ. Бас их баялаг болж байгаа манай өглөөний мэнд нэвтрүүлэг. За ямар ч гэсэн би түрүү 7 хоногоос эхлээд үзэгчдээс өдөр тутамд бас яг мэддэг хэрнээ яг сайн ингээд мэддэггүй ч юм шиг дээр ийм бяцхан зөвлөгөөнүүдийг бол одоо ээлж дагаад хүрдэм үү гэж бодсон. Тэгээд энэ мэдээлэл бол товч бөгөөд тодорхой болгож чинь тэгээд хэдүүлээ зөвлөгөөтэй танилцаад иргээд бас уулзъя. Йоо. 君の虜になってしまえばきっとこの夏は充実するのモード Та бүхэн өөр хүүхдүүдээ төрсөн цагаас нь эхлэн аль болох өвчин тусгахгүй, эрүүл саруул өсгөх юмсан гэсэн хүсэлтэй байдаг. Бага насны хүүхдийн дархлаа нь бүрэн тогтоогүй байдаг учраас агаараа дамжин халдварладаг янз бүрийн өвчин тусах нь элбэг байдаг.
Иймд бид хүүхдээ төрсөн цагаас нь эхлэн тоглолт вакцин эмчийн үзлэгт хамруулж байх шаардлагатай. Хүүхэд эхийн сүнээс шимт хижээл, эдэс бодисоо нөхөхөөс гадна өөрийнх нь биедэх витамины хангамж дуусмагц, өөрт хэрэгтэй амин дэмүүдээ хоол тижээл, агаар салхи, витамин зэргээс нөхөж байх хэрэгтэй болдог. Тэдгээр амин дэм дундаас хамгийн чухал нь Д амин дэм байдаг. Зарим эцэг эхчүүд хүүхдүүдтэй шаардлагатай хэмжээгээр нь Д витамин өгөөгүйгээс болж олон хүндрэл үүсдэг. Д амин дэмийн тухай. Бид Д амин дэм зөвхөн яс бүх эргэтний үйл ажиллагаанд хэрэгтэй гэж боддог ч тийм биш юм. Судалгаа шинжилгээгээр Д амин дэм нь тарих, зүрх судас, хөх, нойр булчирхай, түрүү булчирхай бүдүүн эзний эд эргэтэнд байрлан тэдгээр эргэтнүүдийн хэвийн үйл ажиллагааг зохицуулагч гүүрэн болж байдаг. Иймд эрүүл байхын тулд Д амин дэмээ хэвийн хэмжээнд байлгах шаардлагатай. Д амин дэм дутагдах нь ямар хүндрэл үүсгэдэг вэ? Хэрвээ ойр ойрхон ханиад хүрээд байвал Д амин дэм дутагдсантай холбож болно. Мөн түнчлэн зүрх судас, даралт ихсэх, чихрийн шижин, таргалалт, хор тавдар, лахлаас сулрах зэрэг олон өвчин үүсэх нөхцөл бүрддэг. Гэхдээ Д амин дэм авах хэрэгтэй гэд хамаагүй их хэмжээгээр хэрэглэж болохгүй. Учир нь Д амин дэмийн илүүдэл дутагдaltaгаа яг ижил шинж тэмдгээр илэрдэг. Тийм учраас заавал шинжилгээ хийлгэсний үндсэн дээр хэрэглэх тунгаагаа тодорхойлох ёстой. Д амин дэмийг хаанаас нөхөж болох вэ? Байгалийн жамаар буюу нарны хит ягаан туяаны үйлчлэлээр арьсан дор Д амин дэмээ ялгаруулж нөхөх. Хоол хүнсээр буюу сүү, цагаан эдээ, далайн гаралтай бүтээгдэхүүн, өндөг, элэг дөлхөө хэрэглэх. Гэвч хоол хүнсээр Д амин дэмийг хангалттай авч чаддаггүй. Эм бэлтгэл буюу гаднаас нөхөх. Ингэхдээ Д амин дэмийн хэрэгцээгээ тодорхойлсны үндсэн дээр урьдчилсан сэргийлэх юм уу эмчилгээний тунгаар нөхөж байх шаардлагатай. でも気持ちは伝えてしまえばいつかこの夢は覚めてしまうだろうな青い影が揺れる街角 За тэгэхээр витамин гэж байгаа. Ер нь тэгээд баг байхад яг биднэрт юу өгдөг гэсэн юм бол. Чамд юм өгдөг гэсэн үү? Нарнаас л витамин авдаг гэсэн юм шиг. Ингээд шалтгаан ингээд Хайр маягаар яагаад тослол тэгэл нарнаас л витамин авдаг гэсэн баг. Бид бас их сайн мэдгүй байна. бид бас багадаа их нөгөө элсэн дээр их тоглолдог гэсэн Аа, шүү яг дээ. зөв. Тэ тэгэхээр тэр чинь бас л яг витамин л аваад идэг гэсэн байгаа байхгүй юу. Одоо л ялтч бас нөгөө нэг манай монголчин эрсэс уур амьсгалтай орон учраас өвөлтрийн бохирдол хүүхдүүдэд гадаг шаа гаргаж бас тийм ч тохиромжтой биш учраас ялчгүй нөгөө нэмэлтээр бас бүх зайлшгүй шаардлагатай гэж бас саний зөвлөгөөнд оруулж хэлж байна. Гэхдээ өгөхдөө заавал одоо өөрийнхөө биендх Д витамины хэмжээг шалгуулад за тэгээд нэмэлтээр өгөө тийм шинжилгээ. За тэгээд ямар тунгаар уухаас яг мэддэм билээ. За энэ шалгуур дэлхийн юм ярьчаад залуучууд Улаанбаатар хотоос ер нь бол байчих тийм аян гэх юм уу те давалгаа ер нь бол эхэлж байгаа юм байлаа. Эхэлсэн байлаа. Энэ яаж юм гэсэн чинь өөрөө гэр бүлээрээ хөдөө очиж малчин болох ч юм уу, альс ногоо тарих ч юм уу, альс тэнд ямар нэгэн байдлаар соёлын арга хэмжээ ч юм уу, тий одоо жишээл багш бол багшаа гэдэг. За одоо сургагч бол сургагчаа гэдэг. Яг адуу малтай холбоотой, хөдөө аж ахуйтай холбоотой ажил бол хийгээд явж байгаа. Яг төлөөлөл болсон гой залуучууд бол байд юм лээ. Одоо жишээл манай найз нар дундаас хөвсгөлд одоо намын санжлуулж байгаа. Намайг мундаг юм тий. Нөхөр нь болохоор яг тэмчээнээс дизайнер ахгүй юу? Компьютероор бол дизайнер ажиллаж хаанаас ч хийж болно шүү дээ. Яг тэнд хөвсгөлөөс хаах сумаас гээ ажиллаа хийж байгаа гэр бүл байгаа. Гэхдээ яг нь тийш явах боломж очоод гэрт нь очоод ч юм уу те яг номын саман гараад яг бодит юм хийгээд байна уу гэдгийг бас судлах боломжтой байна. Сонирхох боломжтой. Тэрээс зөрөгтэй юм хаа тэгээд хөдөө очиж энд байж чад явна гэдэг бол. Тийм зөрөгтэй одоо Би ч чадахгүй. Би бас яг нэг Улаанбаатар хотын хүүхд болохоор бас яг хөдөө бол амьдарч болж чадахгүй болоо гэж бодсон чинь. Манай сумын газар манай би юм бол шинэ юм дуртай л да. Ер нь очоод Манай энэ чадна. хамаа дараад идчих. болгоно гэж бодох байна. Болохгүй болгоно гэдэг ч юм уу. Тэгээд манай хотын дарга манаас уужигдраас нэг хөөрхөн мэдээлэл өдр хийсэн байлаа. Зүгээр энд амдмаар өгшөө такса төлөө жоо хааслаар хийх гэж байгаа юм шиг лээ. Амралтын өдрөөр бид гуравтай хамт үзэгчдтэй баярлалаа. За манай авлигын нэг нэвтрүүлэг цаашин болон энэ 7 хоногт орж ирсэн та бүхэн сая 5 дахь өдрийн шуудаар бол мэдсэн байх. За энэ бас удаад
бас сонирхолтой gossip мэдээллийг бас үзэгчдэд бэлдсэн байгаа. Энийг гэхдээ Монголыг одоо янз бүрээр хэлж болно шүү дээ. Ховж Mongolian Entertainment News хажууд тамхины цэг дээрх байсан нэгэн хүний сэтгэгдлээ. За энэ олон юм бас шар мэдээ гэж болж байна. За энэ 90-аад оны үед алдартай янз бүрийн нэртэй маш олон сэтгүүлүүд сонингууд гарч ирсэн. За тэрнээс болоод ер нь бол Монголын дотоодын ер нь бол урлаг соёлынхан ер нь яг тренд болж байгаа сэдвүүдийн дагуу мэдээллийг манай телевизийнхэн бэлдэж эхэлсэн байгаа. За энэ мэдээллийг та бүхэнд базаад ер нь аль хүргэе те. Хэн яаж юу хийж ямар алтны магнат нь яаж хийж байгаа юм. Цар тахлын үед олон салбар уналтанд орсон. Гэхдээ бүх төрлийн арга хэмжээг бүрэн хорьсон гэдэг утгаараа урлаг соёлынханд маань хүрд эргүүлэх боломж үнэндээ олдсонгүй. Тэднийг хандивын онлайн тоглолт зэрэгт илүүтэй дайчилж байлаа. Ер нь бүх нийтийн дэмжлэгт урайлсан арга хэмжээнд урлагийнхнаар л гул барьдаг шүү дээ. 2021 оны намраас хурим найрын арга хэмжээг хүлээн зөвшөөрснөөр зарим нэг нь халтур хийх боломж олцсон. Гэвч урдын сайхан цагийг яаж гүйцэхв? Өвлийн тухайд хамт олноороо шинэ жилээ тэмдэглэх явдал албан байгууллага бүрт нээлттэй болчихлоо. Үүнтэй зэрэгцээд хамтлаг дуучдын үн ханшийн асуудал сөхөгддөг. Корона биднийг хэмнэлтэнд сургасан. Ихэнх албан байгууллага өвлийн өвгөн, цасан охин, рок pop, хип-хоп төлөөлөл, карнавал бүжгийн баг гэсэн багцыг сонгож байгаагаа илэрхийлж байна. Мэдээж тансаг, сонирхолтой шинжил хийх сонирхолтой биелэгч компаниуд лидерүүдийг л сонирхож таарна. Хизээд эрэлт хэрэгцээг алддаггүй хамтлаг дуучдын үн ханшийн зах тухаас дурдвал хар сарна хамтлагийн ахлагч Амар мандах 2 дуг 4.5 саяар. Гавьяат ариуна 2 дуг 5 саяар, Кивигийн УК 2 дуг 3 саяар, дижитал хамтлагийн ЯРК 2 дуг 1.5 саяар дуулна гэж байна. Тэнгууд мар чамтайгаа гიშгэн машинтайгаа зургийг минь хамтайгаа хат зүрхийг минь навайтайгаа хамтахан чамтайгаа ирээдүйхээ хайтайгаа хачилсан мэтайгаа чи сатгүй гэж мэд дандаагаа өнөөдөр чи бидний сонсон хогчмоо өөний сонсон гүйчнөө ушөөлөө сатуу хэмнэлтүү oh baby oh 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 чиний мэдрэмж дотор хүчмөр чиний мэдих бодлоос би ч нөө чамагаваад хотоор шүнжгөө Тэнгууд мар чамтайгаа гэрмэр бэн чамтайгаа зургийг минь хамтайгаа хат зүрхийг минь навайтайгаа хамтахан чамтайгаа ирээдүйгээ хамтайгаа. Рэпер Тандар хишиг талаанаар хамтрандуулсан Гэрэлт хот жинхэнэ утгаараа хит болж байна. YouTube-д л гэхэд 639 мянган хандлт авчихлаа. Ахиж хоёлаа муудахгүй шүү. Байгаагаар минь хүлээх уу? Нэг л үхэн зэрэг нийгмийг зөв зүйлд урайлсан эерэг хандлагатай дуугаараа ялгарч чаддаг Тандрын жинхэнэ нэрийг Үлзий Учрал гэдэг. Тэрээр рэпер болохоос өмнө үндэсний бүхэн спортоор хичээлдэг байсан гин. Үргэлж юудэнтэй цамц Аляск гүртгтээ явдаг байсан болохоор нь үеийнхэн нь Тундр гэж хочилсоор сүүлдээ Тандр болоод хуурчихжээ. Анх UBS телевизээс зохион байгуулсан 200 гаруй оролцогчийн бүрэлдэхүүнтэй тэмцээний шилдэг 10-т тунжуулдаад ялагчулж байсан түүхтэй. Дуучин хишиг талаатай хамтрандуулахаас өмнө Тандр, Десант, УК нартай хамтарч байсан юм. Дууныхаа үгийг өөрөө зохиох нь түүний хобби. Ингэхдээ хүмүүсийн амьдралыг харах үнцгийг арай өөдрөг болгох зорилгыг агуулдаг гэж ярьдаг. Түүний дуу хоолойг сонсдог, голчлон хүүхэд залуусын үзэл бодолд нөлөөлөхийг чин сэтгэлээсээ хүсдэг гэдгээ үргэлж ярьж явдаг юм билээ. Гудамжны дэмбэнүүдэд оролцож ирсэн тэрээр өөрийгөө тайзны рэпер гэж бардам нэрлэдэг. Айлын ганц хүүхэд учир зожиг гэдгээ бас хинээс ч нуудаггүй. Тандрын тухайд нэг иймэрхүү. Авьяаслаг адтай хишиг далуудаас учирч анцсан байгаа юм шигэ. Хишиг далаагийн дуунууд хийд хоршсон залуус нь од болоод байгаа нь сонин шүү.
Өшөөлөө сотоо хинэтөө Чи бидний сонсох хөгжмөө өөрнөө сонсоогүй ч нөө шийдүү сатан хэмнэлтээ Бидний амьдрал ялангуяа залуусын сэтгэл зүйд хүчтэй нөлөөлөгчдийг олон нийтийн сүлжээнд инфлюенсер гэх болсон. Инфлюенсер гэдэг бол үзэл бодлороо цөөнч гэсэн хүнд нөлөөлөгч мөн. Харин бусармагч юм уу өөр ямар нэгэн аргаар олон дагагчтай болсон хэн нэгэн биш юм аа. Эмч, нийгмийн зүтгэлтэн, үйлдвэрлэгч, орчин тойрноо догжуулагч, шудраг бус зүйлийн төлөө тэмцэгч гэд олон төрлийн инфлюенсер бий. Тэдний нэг нь бодибилдингийн тамирчин Соко буюу Солонгой юм. Соко бараг 20 гаруй жилийн хөдөлмөрөөр бие бэлтрээ гайхамшигтайгаар бүтээсэн нэгэн. Иймд түүний хүмүүс нас хүйс харгалзахгүйгээр дуурайх болсон. Олон тэмцээнээс од шүүрсэн гоо бүсгүй бие бэлтрийн зөв хөгжилд фитнес төдийгүй эрүүл хоол жухлыг тунхаглаж эхэлсэн. Ингээд хүмүүс эрүүл хооллолтыг эрхэмлэж тэдний хоол зүйн боловсролд онцгой үүрэг гүйцэтгэгч нэгэн болчихлоо. Соко өөрөөрөө байхыг үлгэрлэгч нэгэн. Түүний хэлбэр дүрсгүй сэтгхүй хаалттай нийгмээс нээлттэй нийгэмд дас чадсан байгаа хүмүүст мөн нөлөөлдөг. Хамгийн сүүлд Facebook хуудаснаа бичсэн нэгэн түүх тамирчин бүсгүйг хэрхэн хатсуулсныг гэрчлэхийн ялдамд мөн л дагагчдад нь урам зориг хайрлаа. Түүх ийн эхэлжээ. Тэрбээр ээж минь багтан тохиолдож байсан зовлонгоос яриа хийж бодлоо. Тэр багтаа аавыгаа алдаад 5 дүүтэйгээ өнчин үлджээ. Үлсэх үе өчнөөн тохиолдно. Гамбар хайрах тосч олдохгүй усанд чанаж болгож иддэг байж. Учир иймд дүү нараа тижээх гэж их л зовсон юм билээ. Зөвхөн нэг тохиолдлыг ярих гэж бодлоо. Нэг удаа хамаатнуудаасаа хоол гуйжилдээ. Гэтэл ах トゥ нар нь гуйлахчингууд гээд хөөж гин. Нэг ихээс төрж өсөөд нас барсан ахынх нь 6 жоохон хүүхэд хоол гуугаад очиход өгөөгүй гээд боддоо. Ээж минь хид очиж хөөгдөөд ах トゥ ус тангараг тасарсан юм. За тэгээд ээж их сургуулаа төгслөө. Том үйлдвэрийн Монгол дарга нь боллоо. Дүү бид хоёр ч том боллоо. Илбэг хангалуун дутагдж гачигдах юмгүй аав ээжтэйгээ сайхан амьдарч эхэлтэл хүүхэд байхад нь хөөж тууж өмөх хоолоо харамлаж байсан ах トゥ усанд ойлгоноод баяр ёслол болонгууд манахаар эргэлдэн чухмал уучлаарай бүгдээрээ хамаатан хүмүүс шүү дээ гэцгээв. Манай ээж надад тэр үед хэлж үлээ. Миний охин энэ хүмүүс бидний хамаатан биш шүү. Ээж нь эднэрт дахиж ирэхгүй болтол нь хэлж ойлгуулсан гэж үлээ. Ээж минь амьдралын хатууг үзээд чанга эмэгтэй болсон юм билээ. Аав минь эмч их баригч хүний хүүхэд болохоор их л тансаг өссөн. Ингээд баян айлын хүү ядуу айлын охин хоёр гэрлэж дүүбэд хоёр орчлонд мэндэлсэн юм. Үүгээр яг юу хэлэх гэсэн бэ гэвэл өлсөж байсан ч бусдаас хоол бүүгүй. Уйлмаар байсан ч бусдад болон хамааралгүй хүнд нулимсаа бүү үзүүл. Зовлон ирэх бүрт намайг хүчтэй болгохын тулд энийг давчхнаа гэж асуудал ирж байна гэж ойлго. Амьдралд зовлон ирдэгч эргээд харахад даваад тулаад л гарсан байдаг. Бүх зүйл өөрийн гэсэн цаг хугацаатай. Мөнхийн зовлон, мөнхийн жаргал гэж хаач байдаггүй юм. Тиймээс зовлонтой байсанд шүд зугаад заавал даваад гар. Жаргал гэдэг зовлонгоо хэрхэн давж туулаад би энэ хэцүү зүйлийг даваад гарсан шүү гэд инээмсэглэн суух өдөр ирнэ. Сэтгэлийн хаттай, зүрхэндээ галтай, тархиндаа бамбаатай бай. Бурхан хүнд туулж чадах зовлонг нь өгдөг. Урам зоригоо хизээж буй алд. Бусад хүн хийж чадаж байхад тааж гэсэн чадна. Өөдрөг байж сүрэг бүхнээс зайгаа ав. Сэтгэл зүйн дархлаатай байж өөдрөг хүмүүсээр хүрээлүүл. Ээж минь миний охин хамгийн мундаг, хамгийн хөөрхөн охин гэж одоо хүртэл надад урам өгсөөр байдаг. Юу ч тохиолдсон хүчтэй бай гэсэн алт шиг үнэтэй зөвлөгөөг өөрийн хувьцаараа Соко маань хүргэсэн байна. Монголын сайхан бүсгүйчүүд хаасайгүй л өөрсдийн ажил албыг хашиж явна. Тэдний дундаас эмч мэрэгжлийг эзэмшсэн мисс бүсгүйчүүдийг онцлоё. 3-3 мисс бүсгүй шүдний эмнэлэгтэй гэд боддоо. Хэцүү анги киноны гол дүрд 10 жилийн сурагч байхдаа тоглосон бадам цэцэг шүдний эмч. Зүгээр ч нэг энэ мэрэгчлэр ажилласангүй. Нийгмийн сайн сайхны төлөө шүдний эрүүл мэнд боловсролын үндэсний санг байгуулсан.
Туссан сургалт оншилгоо эмчилгээ гэсэн чиглэлээр эрүүл мэндийн боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлдэг юм байна. Хөдөө орон нутгийн хүүхдүүдэд урьдчилан сэргийлэх үйлчлэг, шаардлагатай эмчилгээ хийх зэрэг өргөөжтэй ажлуудыг зохион байгуулж бодит үр дүнд хүргэдэг. Тэгвэл сайхан бүсгүй учрал мөн Промед шүдний эмнэлэгтэй. Тэрээр багш нараасаа төрүүлж сонинд ярилцлага өгөхгүй гэх даруухан зарчимтай ур чадварын хувьд манлайлдаг бүсгүй юм. Хөдөлмөрийнх нь үр дүн түүний өмнөөс ярьдгийг эмчлүүлэгч олонний танилуд батална. Ер нь эрдэмтэй хүн даруу гэж үнэн л дээ. Мисс ариун бэлэг гоёхнууд дундаа боловсрлоор мөн л толгой зохино. 23 дугаар сургуулийн Солонгос хэлний ангийг төгссөн тэрээр англи хэлийг төгс эзэмшсэн нэгэн. Тэгвэл гоо бүсгүй ариун бэлэг мөн л хувьдаа шүдний эмнэлэгтэй юм билээ. Энэ удаагийн дугаартаа бид шүдний эмч миссүүдийг онцоллоо. Дараагийн мэдээлэлдээ бусад сайхнуудынхаа тухай дурднаа. За саяны утсан мэдээлэл та бүхэнд таалагдсан байх. Одоо явандаа би тэгэд ингээд цуврал маягаар ингээд явлаа. Магадгүй таны талаас ч бас ярьж магадгүй байгаа. Хөгч маань шууд энэ талаарч байж магадгүй шүү. Энэ бол ганцлаад ашиглаж ийн л да тийм болж штэ. За тэгэхээр үзэгчдээ урагшлуулад гадаад сонирхолтой мэдээллүүдийг та бүхэнд хүргээд эхлэе. За эхний мэдээлэл маань болохоор удахгүй болох гэсэн өвлийн одоо залуучдын олимп. Ер нь бол он гаргаад 2 сарын 5-наас ерөнхийдөө бол Хятадд эхлэх одоо өвлийн олимпийн урьдчилгаа ер нь болдог. За тэгсэн чинь коронавирусын шинэ одоо дэгдэлтээс болоод сонирс нэр энэ вирус нь Pfizer нэг вакцинд ерөнхийдөө бол нөлөөлөхгүй байх гэдгийг нь бол тэнтэд мэдсэн байлээ шүү. Тэгэхээр одоо энэ янз янзын сургууль мургуул хаах гэж байгаа хүмүүс энэ дэр жоохон бодолцоорой. За тэгээ өмчлөлөд мэдээлэл рүү оръё. За тэгсэн чинь Европод дэгдсэн энэ одоо вирусын шинэ дархлаас одоо дэгдэлтээс болоод залуучдын олимпик ерөнхийдөө бол Швейцарт болох гэсэн цуцлаад эхэлсэн байлаа. Тэгсэн чинь нэг Хятадууд нь болохоор тэгж хэлж болж байна Хятадууд юу гэдэг лээ Хятадууд гэж байна. Хятад болох ч ёстой цуцлчаа дахиад Швейцарт олсон цуцлчлаа. Одоо яг гол юм аа. За Швейцарт болох ч гэсэн цуцлагдсан шүү. Залуучууд яагаад за ойлгосон уу? За өвлийн олимп маань 2 сард болдгоороо болно гэдгийг бол аль бие усаар хэлсэн. За тэгээд энэ мэдээллийг та бүхэндээ хүргэе. Яа. Ойлгосон уу? За. COVID-19-ийн мутацлагдсан хуулбар болго Америк нь одоогоор 19 орнд бүртгэгдээд байгаа. Хамгийн сүүлд Японд бүртгэгдсэний дараа тус улс 1 сарын хугацаатай хилээ хаах шийдвэр гаргаад байгаамаа. Мөн Швейцарын Лозерн хотноо энэ сарын 11-нд эхлэх байсан өвлийн университет наадам тус вирусын дархалтаас болж цуслагдсан юм. Энэхүү наадам нь Швейцарын 6 мужийг хамран биатлон, хоккей, фристайл, шорт трек, сноуборд, гриллинг, уран гуулгалт, гүйлтийн цан, уулын цан, цамны орон зай баримжаалах 10 спортын 60 зай төрөлд явагдах байсан юм а. Наадам 54 орны 540 ихтэй сургуулийн төлөөсөн 2000 гаруй төлөөлөгч түүний дотор 1600 оюутан тамирчин оролцохоор бэлтгэгдэж байсан юм. Монгол улсаас спортын 3 төрөлд гүйлтийн цан, биатлон, сноубордоор 11 тамирчин, 5 дасгалжуулагч, 3 албаны нийт 19 хүний бүрэлдэхүүнтэй оролцох мэдүүлгээ гаргасан юм а. Бүх талын бэлтгэлээ бүрэн хангаж байсан юм. Ийхүү маш цөөн хоногийн өмнө гинтийн шийдвэр гаргасан Монголын баг тамирчид спортын холбоодод хүн цохид болж байгаа юм байна. Университет наадам цуцлагдсаны дараагаар Бээжингийн өвлийн олимп болох хэсэг нь эргэлзээ дагуулсан юм. Гэхдээ Америк нь хуулбарын тархалтаас болж 2 дугаар сарын 4-нд эхлэх өвлийн олимпийн наадам цуцлагдах хэмжээнд хүрэхгүй гэдэгт итгэлтэй байгаагаа Хятадын албаныхан илэрхийлсэн байна. Энэ вирусээс урьдчилан сэргийлэх хянах ажил тодорхой бэрхшээл учрах нь тодорхой. Гэхдээ Хятад улс COVID-19-ээс урьдчилан сэргийлэх хянах туршлагатай тул өвлийн олимпийн хуваарийн дагуу саадгүй зохион байгуулна гэдэгтээ итгэлтэй байна хэмээн Хятадын гадаад харьцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Жо Лужийн өдөр тутмын хэвлэлийн баг хурлын үеэр мэдгдсэн юм байна. Түүнчлэн Хятадын өвчний хяналт урьдчилан сэргийлэх төвийн вирусын хяналтын хүрээлэнгийн дарга Сю Вэмбо хэвлэлийн хурлын үеэр Хятад улс Америкийн хуулбараас урьдчилан сэргийлэх бэлтгэл ажлыг маш сайн хийсэн хэмээн ярьсан байна. Хятад улс тэг COVID-19 бодлогын хүрээнд дэлхийд дээрх хамгийн хатуу чанга хязгаарлалтын дүрэн мөрдүүлж буй юм а.
Өчигдөр нийтэд дэлгэсэн тайланд дурдсанаар хэр тус ус аялал жуулчлалын хязгаарлалыг цуцалбал өдөрт илрэх халдрын тоо 630 мянгад хүрэх байсан гэх тооцоо гаргасан юм байна. Бидний хийсэн тооцоол вирусын асар том дэгдэлт гарах эрсдэлд ойрхон байсныг илчлээ. Хэрвээ тархалт дээрх тооцоолоор нэмэгдсэн бол эмнэлгийн систем давшгүй дарамт учруулах болно хэмээн тайландаа дурдсан юм байна. За ингээ яагаад ингэж нэг шивсаарт болоод нэг буцаал Азад болоод байгаа гэж ингэж мэдсэн үү? Ер нь бол би чам тайлбарлах гэж байгаа л өөрийнхөө толгойг эргүүлчихлээ. Энэ олимпийн залуучдын олимп гэж болдоо шүү дээ. Одоо зуны олимп, өвлийн олимп гэж. Тэрний ерөнхийдөө залуучдын олимпийн цуцлагдсан л аахгүй юу да. За бас За миний хүрч байгаа мэдээлэл болохоор бас яг фэшн загвартаас дуртай хүмүүс бас таалагдталаа гэж бодож байна. Тэгэхээр жил болгон зохион байгуулагддаг. Одоо загварын салбарт ажилладаг дэлхийн томоохон одоо фестивал аварц болсон. Тэгээд энэ аварц дээр одоо хотууд маань хэрхэн одоо хувцалсан тийм энэ талаас нь дэлгэсэн байгаа. Сарын 29-ний өдөр дэлхийн загварын салбар томоохон хувь нэмрээ оруулж буй хувь хүн болон байгууллагуудын алдыг тунхаглаж хөдөлмөрийг нь үнэлдэг Fashion Awards шагнал гардуулах ёслол Лондон хотын Royal Albert Hall концертын тамхин болж өнгөрлөө. Хэмжээг Английн загварын холбооноос санаачлан зохион байгуулдаг бөгөөд ёслолоос хүрсэн орлогыг салбараа хөгжүүлэхэд ихээхэн нөлөө үзүүлэх магадaltaй оюутан сурагчдыг дэмждэг BFC боловсролын санд хандивладаг байна. Энэ жилийн шагнал гардуулах ёслолыг жүжигчин Билли Портер хөтлөн явуулсан ба Анна Виндур, Жан Галиано, Эдвард Энэмпуэл, Алекса Чанг, Элза Хоск, Дуа Липа болон бусад урлагийн салбарын алдарнууд хуран цугларчээ. Зочдын 2021 оны The Fashion Awards ёслолын улаан хивсэнд бүрдүүлсэн дүрэг урд урдынхаас илүү өнгөлөг хээ угалзаар баялаг харагдаж байсан. Тухайлбал Victoria's Secret брендийн сахиусан тэнгэр гэдгээрээ танигдсан швед модель Элза Хоск болон дуучин Риана Савиаманаар Richard Quinn ордны цэцгийнхээдээ маск таашинзаар гойсон бол модель Манро Бергдорф далавчаа дийлгсэн тогос мэд хормоотой даашин зөмсөж Приянка Чопра алгалсан хээтэй комбинезон болон газар шүргсэн урт цувтай ирсэн байна. Харин илүү классик минимал төрхийг Дуа Липа, Demi Moore, Erin Conner болон Kate Beckinsale бүрдүүлсэн байна.
Энэ бас тэгээд хөөрхийнтэй Орсын орлогоо болохоор одоо нэг энэ салбартаа сурж байгаа оюутнуудтай бас донет хэлбэрээр те одоо хандин маркаар ерөнхийдөө өгч чинь гэж байна. Маш олон тэгээд загварын тийм орднууд гэж ярьд юм билэ. Би болохоор загварын агентлаг гэдэг нэг өөрсдийнхөө монголоор монголчлаа нэг бор октоодынхаа энүүд ирд төсөөлөдсөн чинь зүгээр ордон гэж ярьд юм байна. Гэтэ бас зүгээр ч нэг оюутнуудтай өгөхгүй. За яг энэ загварын салбарт одоо цаашдаа хувь нэмрээ оруулах оюутнуудтай онц сурдаг оюутнуудынхаа одоо сургуулийн төлбөрийг төлдөг юм лээ. Манай бас шилдэг сурагч нарыг бас загинж маягнсан бичлэгүүд бас орцсон байсан шүү. За би ингээд жоохон мошгоод байдаг шүү. За тэгэхээр дараагийн мэдээлэл маань болохоор яг харахгүй сүүлийн 5-6 жил одоо бүх нийтийг ер нь гайхшруулсан Johnny Depp болон Amber Heard хоёрт холбоотой мэдээлэл байгаа. За тэгэхээр энэ мэдээлэлээс өмнө би бас нэг өөр мэдээлэл хүргэж байна. За. Elon Musk байгаа шүү дээ. Одоо ерөнхийдөө бол энтерпренер ер нь бол зохион бүтээгчтэй тэр бомтон сүүлийн хамгийн байж болох одоо нэг юм галзуу санаануудыг гаргадаг Марсыг эзлэл гэж байна. Пуужин хөөргөн үнгүй интернет цацсан гэж байна. За. Тэр нөдөө чихнэрээс салцсан гэсэн салаг байгаа шүү. Салаг байгаа. За энэ яг юу хэлэх гээд байна гэхээр Amber Heard Elon Musk хоёр 2016 онд нэг юу яаж байгаа баригдаад эхнэр нь хин гэлээд бас нэг хөөрхөн жүжигчин байсан юм а тэр чинь Английн жүжигчин. X эхнэр нь тий. Тэг X эхнэр нь 16 онд мань хоёрыг барьчаад салцсан бохгүй. За яаж байгаа би шинэ утастай болсон. За яаж байгаа миний юу цараг байгаа. Яг зөв энэ болохоор нэг юу Bolt Rocket гэдэг нэг гоё кино байдیں۔ 2006 онд гарсан 5 одоо постерыг харж байна. Энэ дэр тоглосон англи жүжигчин болох Talalok Riley гэдэг нэртэй гимтэд 12 оноос байж байгаа салцсан юм. Тэгээ энэс хойш бол нэлээ одоо юу гэх юм бэ те сэтгэл санаагаар унаад Elon Musk ч сэтгэл санаагаар унсан юм байна. Халах мэдээлэл халах. Ямар хэцүү юм бэ? Нааш. Тэгсэн чинь одоо хувьцааных үн унсан одоо нэг юм маш тийм муу эр хүний одоо төрхийг гаргасан байна шүү дээ. Тэгээд 17 оноос 19 хооронд ерөнхийдөө бол компани дампуурнгаа алдаад буцаад ерөнхийдөө бол хувьцааныхаа үнийг буулгаж агаад өөрөө тэр хувьцаагаа хөдөлж аваад банка ерөнхийдөө одоо компани ерөнхийдөө аварж үлдсэн байна. За одоо яг хэлж байгаа мэдээлэл нь болохоор пуужинтай холбоотой мэдээлэл байгаа. За энэ пуужингууд нь яаж юм гэхээр тэрэлтэд хөдөлгөөр дээр нь асуулт гараад ерөнхийдөө пуужин маш тийм үнэтэй одоо бүтээд байгаа юм лээ. Тэгээд SpaceX төсөл нь ерөнхийдөө нэг тийм дагуурх маркийн мэдээллийг ер нь бол цацаад эхэлсэн. Тэгээ энэтэй холбоотой мэдээлэл өгөх гэж байна. Жагаад энэ мэдээлэл бол таахгүй байх шин тий. Тэгээ Amber Heard-ийн яасан гэх. За Amber Heard бол энэ шууд хэлчихээ заа. Elon Musk ерөнхийдөө явуулдаа Johnny Depp тэрийг мэдээд ерөнхийдөө бол гэр бүл салсан юм. За. За одоо Гол юм энэ хэлээ. Яг нэг юм тойроо утгаар юм одоо биографик маркер ярих гэсэн чинь жагаад маань ер нь бол тийм халуухан мэдээлэл хүрээд байгаа шиг. За тэгэхээр энэ мэдээллийг эхлээд үзээ. Тэгээд үргэлжлүүлээд Amber Heard, Johnny Depp хоёртой холбоотой сонирхолтой мэдээллийг та бүхэнд хүргэх болно. 800 kilograms to low Earth orbit. SpaceX компани гүйцэтгэх захирал Elon Musk Reporter програмд хямралд өртсөн нь сансар окторын салбарын ирээдүйн хөгжил заналхийлж байна хэмээн мэдгдсэн байна. Space Explorer-д анх цацагдсан уг мэдээг CNBC мэдээний Michael Sheets хөргүүлсэн бөгөөд Sharpship пуужин тижээдэг гол хөдөлгөөрт ахиц дэвшил гарахгүй байгаа сэтгэл дундуур байна хэмээн хэлсэн байна. CNBC-гийн тайланд дурдсанаар Musk эх жил дор хаяж 2-7 хоногт нэг удаа Starship-ийн нислэгийн хурдад хүрч чадахгүй бол бид жинхэнэ дампуурлын эрсдэлтэй тулгарна гэж хэлсэн байна. SpaceX Insider-аас тайлбар хүсэлт хариу өгөөгүй Musk Twitter хуудастай асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа талаар жиргсэн юм байна. Musk өмнө дампуурлын ирмэгт тулж байсан үеуд би тэрээр 2017 оноос 2019 он хүртэл модель 3 үйлдвэрлэлтэд эрчимжүүлж байхдаа дампуурах түнд өгсөн юм а. SpaceX-ийг дэлхийн 2-т орох томоохон хувийн компани болгох магадaltaй байсан Raptor програмын хөдөлгүүр үйл ажиллагааны ачаалал дийлэхгүйгээс ирээдүйн хүн төрлөختний ангараг гариг руу аялах зорилт эрсдэлд орох магадaltaйг тулгарч байгаа юм. Нэг удаагийн сансрын тойргийн нислэгт 39 Raptor хөдөлгүүр хэрэг болохоор байгаа ба богино зам пуужин хөргүүлтийн туршилтын Техаст байрлах байгууламжинд хийж байгаа маань.
Рэптор үйлдвэрлэлийн хямнарал хэдхэн 7 хоногийн өмнө шиг санагдаж байсан хамаагүй дордлоо гэж Маск мэдээлэлдээ дурдсан юм. Ийм үгээр хэлэхэд гамшигаас ангижрахын тулд бид бүх гар хөлөө дайжлах хэрэгтэй байна гэсэн мэнэ. Гүйцэтгэх захирал завсарлага авахар төлөвлөж байсан ч үйлдвэрлэлийн асуудлаас болж амралтын өдрүүдээр ажиллах шаардлагатай болсон гэж мэдгдсэн байна. SpaceX-ийн Starlink хиймэл дагуул интернет хөтөлбөрийг хөгжүүлэх нь Starship-ийн ахиц дэвшлээс хамаарах юм байна. Сансрын компани Falcon 9 пуужингийг ашиглан 1700 орчим хиймэл дагуул хөөргсөн ч Musk Starlink-ийн хамгийн сүүлийн хөлбөр Starship-ийн нэмэлт масс хүч шаарддаг гэж санамж бичигт дурдсан байна. Are identical. The high-performance Raptors are not exactly cheap. Initially, each engine cost SpaceX $1 million to build. За тэгэхээр нэг пуужи ярих гэж байгаа нэг хүний хувийн амьдрал ярьсан төстэй уучлаарай. За тэгээ Elon Musk яг энэ бол Grimes гэдэг нэг уран бүтээлчтэй суусан. За энэ бол Канад гаралтай надтай ч хэцүү нөхөр байгаа. 2000 оных уу? Яа наадмыг мэдчихлээ шүү дээ. Уучлаарай, энэс Elon Musk-аас бол 20-оор дүү. Elon Musk ч одоо болохоор 50 настай гэхэр чинь мань нөхөр 30 таа гэсэн үг. За тэгээд түрүүний ярьсан Amber Heard-ийн тухай мэдээлэл бол яагаад энэтэй холбогдож байна гэхээр Johnny Depp Amber Heard хоёртой холбоотой баримтат кино гаргаж байгаа юм лээ. Discovery сууг гэж байдаг шүү дээ. Нүг зөвхөн амьдтын ам мааны тухай те динзар те юм уу гэдэг. За тэр сувгийнхан энэ хоёрын тухай кино хийх гэж байгаа. Киноныхын зорилго нь болохоор за манайд л их гардыг да гэр бүлийн хүчирхийлэл те. Маа цагдаа нар ерөнхийдөө бол тэгэл ирчүүдийн айчаал 108 дайрч хийж. Юу лээ 30 хоногийн юм билүү. Манай зурлаас сая бич байгаа даа. Айчааичдэг нэг тийм үйл явдал болдог. За тэгээд гол санаа нь болохоор юу юм бэлээ шүү. Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг ийм өртөж байгаа зүйлүүдэд ер нь бол аль аль талаас нь харуулахыг хичээсэн юм билээ. За эхний хэсэгт нь одоо Johnny Depp өөрийнхөө талаас яг зөв өөрийнхөө онцгоос нөгөө талаас нь болохоор Amber Heard-ийн өнцгөөс эмэгтэй талаас хүчрхийлэлд өртгөн. Гэтэ аль аль та хоёулаа л өртөд байгаа байхгүй гэсэн мөртлөө өөрийгөө өөрийн зөв болгоод нөгөөдгнөөс өөрийнхөө зөв болгоод юм байдаг гэсэн яг үндэ бол аль алиндаа л буруу байдаг л. Одоо жишээлбэл Johnny Depp нэлээд тийм алкохолик тэгээд тэр одоо энэ хувийн бичлэгүүд дээр харагдчихлаа юм юм ингээд савж маач юм тийм. Amber Heard-ийн хувьд гэх юм бол одоо Johnny Depp ямар нэгэн тийм юу хийж чадаагүй бичлэг хийгээгүй. Тэгэхдээ хуруугаа моглуулсан гэдэг бол энэ чинь магадлалаар гаргацсан юм лээ. За тэгээд баримтат киноны гол зорилго нь бол та бүхэн сайн хэллээ. Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг юм байлээ шүү. Some believe Amber Discovery стриминг платформ Johnny Depp болон түүний хуучин эхнэр Amber Heard нарын харилцааны тухай өгүүлэх Johnny vs Amber хэмээх баримтат кино гаргахаар болсноо зарласан байна. Уг кино хоёр хэсэгт хуваагдаж гарахаар болсон байна. Эхний хэсэг нь Amber-ыг бусдад худал хуурмаг мэдээлэл түгээсэн гэдэгт бат итгэлтэй байгаа Johnny-гийн үзэл бодол дээр суурлах бол хоёрдугаар хэсэг нь Amber-ийн өнцгөөс тэдний дунд болсон үйл явдлыг харуулах юм байна. Amber-ийн удаа дараалан мэдгдснээр Johnny гэрэлдээ батлуулснаас хойш хэрцгий харт амьтны донтолцтой дарангуйлагч болсон байна. Мөн их сурвалжийн мэдэгдэж буйгаар баримтат кинонд хоёр талын өмгөөлөгчдийн өгсөн ярилцлага болон тэдний танилуудын мэдэгдэл багтах гин. Мөн өмнө нь олон нийтэд дэлгэж байгаагүй ховор бичлэг болон аудио бичлэгүүд тус кинонд дэлгэгдэх талаар бүтээгдэхүүн онцолсон юм. Киноны продюсераар Nick Hornby, Brian Baker, Matt Reid нар ажиллах бөгөөд энэ ондоо багтан олонний хүртэл болох юм байна. Кинонд гарах шүүх хурал дээр дэлгэцсэн аудио бичлэг, мессеж, дүрс бичлэг зэргээр дамжуулан үзэгчдэд гэр бүлийн хүчирхийллийн талаар чухал ойлголтыг өгнө хэмээн продюсер Nick Hornby хэлсэн байна. Эргэн сануулхад Johnny болон Amber нар 2015 онд гэрэлсэн бөгөөд үүнээс нэг жилийн дараа Amber нөхрөө гэр бүлийн хүчирхийлэлд буруутгаж салах өргөдөл гаргасан юм. Үүний дараа Johnny Amber-ийн эсрэг шүүхэд нэхэмжлэл хөрвүүлж өөрийгөө хохирож байсан гэдгийг мэдгдсэн юм. responsible for whatever penalties or consequences she has experienced. За энэ кино ч болохоор яг оны өмнө бол нээлттэй юм штэ цацсан юм штэ. Тэгэхээр ямар хурдан хийж байна сайхан шүүхөрлөл надад гэсэн. Энэ чинь гэхдээ 16 оноос хойш гэдэг чинь тухайн үеийн маш олон материал байгаа л да. Одоо жишээлбэл Johnny Depp маш олон одоо кино компаниудаас одоо нэг юу гэдэг лээ хөөгдөг ч юм уу те гэрээгээ цуцлагдсан. Карьер нь унсан баг. Энэ бол тийм карьер болсон. За Amber Heard-ийн гэх юм бол сүүлийн одоо шүүх хурлуудаар ерөнхийдөө бол унж хэлсэн. Одоо хүчирхийлэлд өртөө давсан мөнгөө
одоо нэг газар авч хандуулна гэсэн чинь тэр тэр нь нь худлаа олж таарсан. Ер нь 2-3 шүүхээ урлаар бол Амбер Хёрдийн буруу олж таарад байгаа. Johnny Depp баг ялж байгаа юм биш үү те? Тий. Энэ Бамбит кинон дээр бас яг олонний хүртэл болоогүй одоо аудио дүрс бичлэг тэгээ зургнууд бол юм билээ. Тэгэхээр бас их сенсацтай сүртэл кино болох юм гэж байна. Тэгээд агуулга нь ер нь бол тэгээд гэр бүлийн хүчирхийллийн эсрэг гэдгийг бас дахиад хэлье. Манайхан ч тэгээд иймэрхүү юм их дуртай шүү дээ тийм. Принц Johnny Depp гэх. Яг гээлэг юмдаа жоохон маргахан шүү дээ. Яг нэг юм ар гэрийн ховжийг одоо юу хийдیں۔ Вивинага бас нэг дормжилсан дийс хийсэн. Жоохон юм уу үзэх жоохон дуртай. Одоо жишээлбэл нэг юун дээр тоглодог Джейсон Момо гэж жүжигч юм байдаг шүү дээ. Энэ сахалтай. Юун дээр тэр чинь юу гэдэг лээ. Ямар кино? Aquaman. Тэг Aquaman дээр тоглодог. Амбер Хёрдийн эсрэг мэдүүлэг. Одоо нэг имжлэг хийсэн байхгүй. Johnny Depp бол би мэднэ энэ залуу. Тэгээ Johnny Depp уг нь бол ингэх ёсгүй юм мэдж байгаа. Би Johnny Depp-д илүү итгэж байна гэж байна. Тэгээ ийм хандлагатай видеонууд маш их байгаа. Тэгээд манай Монголынхан ч гэсэн бас видео хийж болно шүү дээ. Оо Амбер Хёрд хөөрхөн хүүхэн гэдэг. За дахиад бас яг кинотой холбоотой мэдээлэлээс хүргэе. Тэр дундаа яг миний краш. Миний краш мэдчихэж байна даа. Чиний краш чиний утсан дээр байгаа залуу да. Эсвэл яг нэг асаан гол байдаг нэг. Үгүй тэгэж зургийн энэ дээр утсан дээр зураг тавьдаг байгаа шүү. Тавьдаг юм. Чи тэгвэл Instagram-аар нь дагдаг. Тийм мэдээж даа. За тэгвэл өөрөө л хэлчихэж. За энэ дотор анх 2012 онд яг анхны анги нь гарч ирсэн одоо бүжигчин буюу тайчигч залуучуудын тухай Magic Mike гэх кино. Гэнэт тэрний гол дүрцсэн Channing Tatum. Step Up-аар ерөнхийдөө олон танигдчихсан. Ер нь гэхдээ гой бүжиглээ шүү. За тэгээд энэ киноны одоо яг хамгийн одоо төгсгөлийн анги нь бол удахгүй үзэгчдийн хүртэл болох юм билээ. Энэ болохоор Magic Mike's Last Dance нэртэйгээр хамглаа. За тэгээд энэ киноны төлөв та үзье. Өдөгчөд хамгийн сүүлд Channing Tatum-ыг Magic Mike кинонд харснаас хойш 6 жил өнгөрчээ. Тэгвэл киноны төгсгөлийн анги Magic Mike's Last Dance нэртэйгээ удахгүй дэлгэцнээ гарах гэж бодлоор мэдээлсэн байна. Цээж нутгийн залуусын дачаангу бүжиг охид бүсгүйчүүдийг уярах уян налархаа хөдөлгөөнд үзэгдлүүд гардаг тус кинонд бүжигчин Mike Lenny дүрд Channing Tatum тоглодог бол энэ удаад найруулагчаар Steven Soderbergh, зохиолч Red Carroll-нар ажиллажээ. Жүжигчин Channing Tatum, Stephen Greg болон HBO Max-ийн гайхалтай хүмүүстэй хамт Magic Mike киноны төгсгөлийн анги хүрэх гэж байгаадаа маш их баярлаж хэлэх үг олдохгүй байна гэжээ. Сонирхуулахад 2012 онд эхний яг Magic Mike нэртэйгээр гарч байсан ба Magic Mike XXL 2 дугаар анги дэлхийд даяар $300 сая ашиг олсны дараа Magic Mike Live Show Las Vegas нээлттэй хийж улмаар дэлхийд даяар алдарсан юм. Бүжигчин 19-ийн тухай өгүүлдэг Magic Mike's Last Dance кино 2021 оны 12 дугаар сарын 16-нд HBO Max сувгаар нээлттэй хийх юм. You're listening to the golden age of hip-hop, only on Spotify.
За тэгээ 12 сарын 16-нд нээлттэй ихлээр хамгийн түрүүнд Эзэн. гадаачтай байгаа. Тэ. Тэгээд Instagram болон Facebook-оор маш олон одоо фэнүүд те одоо Magic Mike киног үзсэн одоо эрэгтэй ялангуяа одоо фэнүүд нь нэг юм флаш моб маркинг хийж байгаа. Тэр нь яадаг вэ гэхээр одоо найзын төрсөн өдөр төр ч юм уу те яг яг юм Magic Mike-ийн гоё тим дуу байдаг. Тэр дуунд бүжгэлдэг. Тэрэн тэгээд хамгийн одоо хандлт авсны нь болохоор Magic Mike киноны одоо юу гэмдэ арын зураг авалтанд оруулна гэсэн тийм амлалт өгсөн юм шиг байлаа. Тэгээд маш олон нэг тийм viral видеонууд илүү цацагтаад байгаа. Channing Tatum маань одоо Step Up нэг дээр тоглосон жүжигчин хүүхднийгаа гэрлээд за одоо чинь хэдэн жил амьдлаа 10 жил амьдсан байгаа тий. Тэгэхээр ер нь бол тэгээд салцсан байгаа. Тэгээд салсныхаа дараа нөгөө дуучин Jessie J хийдэж штэ. Тэрнээс үрж чагаад бас салцсан. Тэгээд саний чиний хэлдэг нь Jason Momoa-гийн охин Zoe-тэй болоод үрж чагаа юм лээ. Ер нь бол тийм ер нь батлагдаагүй нөгөө папарацци зургууд байдаг шүү дээ. Папарацци нь бол яг ойлгомжтой. Гэхдээ яг тэр хоёрын бас яа холбогдож байгаа шалтгаан болохоор тэр хоёр нэг уран бүтээл дээр бол хамтарч ажиллаж байгаа юм лээ. За дараагийн мэдээлэл маань үзэгчтэй Twitter-ийн захиралтай холбоотой мэдээлэл байна. За тийм мэдх юм байна. Мэдх юм байна. Twitter-ийн захирал сая 2 хоногийн өмнө ер нь бол ажилласаа хусагдсан. Ер нь болохгүй байсан юм шиг байгаа. Тэгээд 2 дахь удаага ерөнхийдөө бол ингээ ажилласаа хөөгдөж байгаа. Тэгсэн чинь энэний нэг тийм бас нэг юм гоё зураг оруулсан байсан. Яасан гэсэн чинь Elon Musk нэг Сталины зургийг ашиглаад заяа. Нэг Троцкиг нэг одоо Троцкиг таахгүйс нэг тийм зураг байдیں۔ Тэр зургийг ашиглаад Twitter-ийн захирлыг ерөнхийдөө бол гол руу шийдэж байгаа. Тийм зураг ингээд тавьсан байлээ. Яг одоо та бүхэн харж байна. Энийг болохоор яг Twitter дээр өөрөө Elon Musk ингээд шеэрлсэн байлээ шүү. Өөрийнх нь одоо нэг юм эвлүүлсэн зураг гэж байгаа. За тэгээд энэ Twitter-ийн захирал ер нь яагаад ажилласаа ингээд халагдаад байдیں۔ Тэгээд энэ өөрийнх нь хувьцаа нь хэдэн төгрөгийн одоо нийт одоо хувьцаа ч юм уу тэг хөрөнгөний хэрийн энэ тухай мэдээллийг та бүхэнд хүргэж байна. Дэлхийн томоохон сошиал платформуудын нэг Twitter-ийн гүйцэтгэх захирал Jack Dorsey огцрох болсныг тус компани өчигдөр зарлаа. Twitter-ийн үүсгэн байгуулагчдын нэг Dorsey албан тушаалаа тус компани технологиг хариуцсан дэд ерөнхийлөгч Park Argwilt хүлээлгэн өгч байгаа маань. Dorsey-гийн гүйцэтгэх захирлаар ажиллах гэрээт хугацаа дуусах болоогүй байгаамаа. Тэрээр үлдсэн хугацаанд буюу 2022 он гартал компанийн төлөөлөн удирдах зөвлөлд ажиллахаар болж байгаа маань. Компани үүсгэн байгуулагчдынхаа оролцоогүйгээр цааш хөгжөхөд бэлэн болсон гэдэгт би итгэлтэй байгаа тул Twitter-ээс явах шийдвэр гаргалаа гэж Dorsey мэдээлэлтэй тайлбарлсан байна. Би Twitter-ийн гүйцэтгэх захирлаар ажиллах практикт маш их итгэдэг. Тэрээр сүүлийн 10 гаруй жил ажиллахдаа компани шинжилж чадсан. Би түүний ур чадвар зүс сэтгэлд гүнээ талархаж явдаг. Одоо түүний тэргүүлэх цаг болсон гэж Dorsey чааш нь бичсэн юм байна. Одоо 45 настай Dorsey төлбөр тооцооны Square компани давхар удирддаг. Сүүлийн тус компани криптовалютын зах зээлд түлхүү анхаарах болсон юм байна. Dorsey 2008 онд Twitter компани гүйцэтгэх захирлын ажлаа бусдад шилжүүлж байсан бол 2015 онд дахин эргэн ирж байсан юм а. 2019 онд Dorsey 6 сарын хугацаанд Apple-т ажиллаж амьдрах төлөвлөгөө зарлаж байсан юм. Apple TV интернет хэрэглэгчдийн олгохын тулд ингэх болсоо тэр тайлбарлаж байсан юм а. Гэвч цар тахлын улмаас энэ төлөвлөгөө нь биелэлээ олоогүй юм а. Twitter-ийн томоохон хөрөнгө оруулагчдын нэг Alent Management Group түүний ажлын цаг зөв зохистой зарцуулагч байгаа эсэхэд шүүмжлэлтэй хандаж гэрээний нөхцөлийг нь чангатгах, эрх мэдлийг нь бусад захирлуудтай хуваалцах зэрэг санал гаргаж заримыг нь хэрэгжүүлж байсан юм а. Тиймээс Dorsey-гийн огцрох шийдвэр хөрөнгө оруулагчдын шахалттай холбоотой байж магадгүй юм байна. Dorsey-гийн хөрөнгийн хэмжээ 12.3 тэрбум гэдгээ. Үүний 10 тэрбум гаруй нь түүний Square компани дахь эзэмшлээс бүрддэг юм байна.
Тэгэхээр үзэгчтэй анзаарсан юм бах манай зураглаач нар болохоор мөнхөгчин гэлөө их тордоод байна. За тэгэхээр шинэ жилтэй холбоотой мэдээлэл юм шиг тийм. Яаж мэдсэн? Чигцүүцсэн болохоор. Эвэр юм шүү. Эвэр. За ийм болж байгаа манай шинэ жил удахгүй тохиолдохтой холбоотой Ed Sheeran, Elton John хоёр юу шинэ жилийн дуу хийсэн юм байна. За. Тэр сая өчтөр буюу 5 дахь өдөр цацагдсан. Та хоёр үзэж амжсан уу? Одоо л ороод үзсэн дээ. Одоо өнөөдөр өглөө болж байгаа. Гаргасан байна. Тэгээд бүгдээр энэ талаар мэдээлэлээ сонирхъя. Love Actually киноны дууг алдардуучин Elton John, Ed Sheeran нар хамтран дуулсан байна. Грэммийн 5 удаагийн шагнал 74 настай John энэ талаар анх өөрийн Twitter хуудсандаа бичсэн байна. Их Британий залуу болон ахмад хоёр уран бүтээлч энэхүү нэгдэн уран бүтээл тойрох гэж буйд сонсох шүтэн бишрэгчт нь баяртай байгаа. Ed Sheeran өнгөрсөн зуул сарын баяраар Elton John-ад руу залгаж хоёулаа зуул сарын баярын дуу хийх хэрэгтэй байна гэхдээ тийм ээ 2022 онд заавал хий хэмээн хариулсан. Тэгээд би яг тэр өдөр дуугаа бичсэн гэжээ. John өөрийн Twitter хуудсандаа энэ жилийн зуул сарын баярын сингл дуунаас олсон бүх орлогыг Ed Sheeran-ы Suffolk-ийн хөгжмийн сан болон Elton John-ы доохын эсрэг сан танилцуулах болно гэсэн байна. Энэ сарын нэхээр Ed Sheeran The Tonight Show нэвтрүүлэгт оролцох үеэрээ тэд хамтран ажиллаж буй талаар ярьсан юм. Би домогт дуучинтай зуул сарын дууг дуулах нь маш том нэр төрийн хэрэг байх болно гэж хэлсэн байна. Энэ дуу нөгөө нэг Love Actually гэдэг кинонд зориулсан ерөөхдөө киноны дуу юм биш үү тий. 2003 онд гарч ирсэн кино. Одоо хүртэл ерөөхдөө шинэ жил тохиолдуулаад үзэхэд их гоё. Их олон алдартай хүмүүс энэ киног нөгөө плейлистээ санал болгох юм байлаа. Үзээрэй гэд тий. За тэгэхээр шинэ жилтэй холбоотой гэх юм бол маш олон одууд яг энэ сард өөрсдийнх нь цомгуудыг гарч ерөнхийдөө бүүсэлдэг байгаа. За миний мэдхийн Alicia Keys бол удахгүй нэг цомог гаргах нь ойлгомжтой. Жил болгон л нэг цомог гаргаж яадаг. За Mariah Carey байна. За өөр чи хийм бэлээ. За ер нь бүгд ихэнх нь гаргадаг эмэгтэй дуучтаас. За тэгэхээр дараагийн хэсэгт маань болохоор нэг шинэ болон нэмэгдсэн нэг 5 хүн анзаарсан байх. За өөжи болон манай Бума хоёр сэтгүүлч маань бэлдэж байгаа нэг сонирхолтой ер нь өглөө үзэхэд ер нь тийм хов живтэй холбоотой тийм. Өглөө үзэхэд арай хүндүүгүй юу? За нэг хүндрэхгүй байх уу. Зөвөр нэг өөртөө сонсоод мэдсэн байхад их зүгээр. Гэхдээ энэ мэдээллийг за энэ булан явандаа маш хүндрэх болоо гэж бодоод юм. Алмас сүнс янз бүрийн гарч байгаа шүү дээ. Тэр юу гэдэг бас нэг талигдчихгүй мэдээлэл одоо ансхуудыг бас үзэгчтэй асуурах. Говийн олгой хорхоо тухай ярилцэл явж илээ. За тэгэхээр манай өөр сэтгүүлчийн бэлдсэн одоо манай оронд болсон нэг тийм бослогын тухай мэдээлэл байгаа. Энийг үзчихэд бүгдээрээ эргээд уулзцгаая. Дорнод аймгийн төв Чой болсон хотоос чанга хойш 130 км газарт социалист нийгмийн үед нэгэн онц нууц зэрэглэлийн бүс оршин байсан нь Мардан урааны орд буюу Эрдэнэс хотхон байлаа. Газрын зураг дэрч тэмдэглээгүй нууцлсан ил хотхоныг 1983 онд цөмийн бөмбөгөөр газрын хөрснөөс арчих төлөвлөгөө Бээжингийн цэрэг дайны стратегийн хэтийн төлөвлөгөөнд тусган баталсан байсан гэдэг.
Тухайн үед тал бүрээсээ зэвсгэлсэн харуул хамгаалалтаар чанд хүрээлэгдсэн Эрдэнэс хотхон 10,000 гаруй оршин суугчтай зөвлөл холбоот улсаас эрчим хүч авдаг. Цахилгаан тасалдаа гэхэд хэрэглэх нөөц станцтай хүнсний үйлдвэр болон Эрдэнэс брендийн ундаа хүртэл хийдэг жинхэнэ амьдрал буцалсан газар байсан гэдэг. 1981 оноос хойш ураны далд олборлолтоо явуулж эхэлсэн Уг хотгоноос 1985 он хүртэл 4 жилийн хугацаанд 400,000 орчим тонн уран олборлон төмөр замаар Краснокаменскийн уурхайд аваачиж Приаргоны үйлдвэрт боловсруулж байсан гэдэг. Уурхайн газар доогуур 10,000 м урт сүлжилсэн хонглынхаа нэгтэн тухайн үе зөвлөлт холбоот улсын эрүүгийн байцаа шийдэх хуулийн дагуу алах ял сонссон хориглуудыг хоригдох шорон байсан бөгөөд ураны уурхайн хортой хүн тэсэх тэднийг ажилуулан аажмаар үхэл түргэж цааш нь харуулдаг байсан гэдэг үлээ. Тухайн үед уг явдлыг маш нууцын зэрэгэлд хамааруулж чанд хадгалдаг байсан учраас Эрдэнэс хотын орчин суугчид ч өөрсдөө уурхайн гүнд цааз ялтай 200 гаруй хоригдол ажилдаг тухай огтхонч мэддэггүй байжээ. Ураны уурхайн олборлолтод ямар ч хамгаалах баг хэрэгсэлгүй нүцгэн гараараа ажиллаж байсан цаазын ялтнууд 1 сараас илүү тэсэлгүй өгдөг учраас 2 сард нэг удаа зөвлөл холбоот улсын гүнээс битүүмжлэн хамгаалттай цуваа ирж цаазын ял сонссон шинэ хориглуудыг буулгадаг байжээ. 1984 оны хаврын 1 өдөр байнгын хамгаалалттай Эрдэнэс хотгоны гадуурх харуул хамгаалалт улам бүр хүчээр нэмэгдүүлэн Дорнод аймгийн Даш Болбор сумын нутагдах модтой уулнаас гинэтгэл хуягт танк бүхий армийн анги салбарууд бууж ирээд Мардан урхайг тэр чигээр нь 7 хоног бүслэн хаасан хачирхалтай үйл явдал болжээ. Тэрхүү 7 хоногийн хугацаанд Эрдэнэс хотгоноос зүүн тийшээ Чингисийн далангийн өртөөний зүг нэг ч галт тэрэг явсангүй. Уг нь өмнө нь өдөр болгон ураны баяжмал ажсан битүү чингэлгүүд 60-аас 100 вагоноор тасралтгүй сууж байдаг юмсан. Ийхүү Мардан маш нууц уурхай гинэтхэн буутай цэргүүдэд бүслэгдэж 7 хоног ажиллаа зогсоосны учир нь саяхнаас тодорхой боллоо. Тухайн үед уурхайн дотоод харуул хамгаалтанд ажиллаж байсан Орос офицеруудын зарим нэг нь Владивостокын төв хэвлэлүүдэд энэ хачирхалтай түүхийг өгүүлжээ. Зөвлөлт холбоот улсын коммунист намын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга зөвлөлт социалист бүгд найрамд холбооны улсын дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн дарга Андропов таалалд өгсөн яг тэр үеэс алс хоолын бөглүүд Монголын зүүн хязгаардах уурхайд алах ял заасан онц аюултай гэмт хэрэгтнүүдийн бослого санамсаргүй дэгдэж уурхайг бараг л хяналтанда авах шахсан байна. Уг үйл явдал өрнөхөөс 20 хоногийн өмнө зөвлөлт холбоот улсын гүнээс шинээр ялтан тээж ирэхэд коммунист орны эрүүгийн хэрэгтнүүдийн загалмайлсан эцгүүдийн нэг гэгддэг Литв гаралтай эрцтив гэмт хэрэгтэн загалмай хочод Мальтив хэмээх дархлагдсан хулгайч хүргэгдэн иржээ. Уурхайн гүнд барьсан бетонын шалтай төмөр шорон дотор үхэх үйлэн ирсэн 200 гэмт хэрэгтэн бүгдээрээ ажилд гаралгүй үедээ 2 хөл 2 гарын төмөр гэмчтэй хоригдсон суудаг байж тэд хүнд хортой ажил хийдэг учраас уурхайн захиргаанаас хоол унд тамхи дараагаар чинээнд нь тул хангаж байсан гэдэг. Загалмай хочод Мальдив ирсэн цагаасаа хойш зүгээр суулгүй эндээс оргож гарах бүхий л арга чаргыг зохиож эхэлсэн байна. Уг уурхайн хортой нөхцөлд хамгийн бие сайтай хоригдолч 50-аас 60 хоноод л цусаар булжин үхтгийг тэрбэр олж мэдсэн учраас үхэхээс өмнө шийдсэн мэхээ хийж харуул хамгаалтыг гинэт довтлон буу зэвсгийг нь булааж тэмцэлдэхээр шийдсэн байв. Уг санааг нэгэнт үхэх хувь заяатай бусад цаазын ялтан санаа нэгтээ дэмжижээ. Мальдивийн хамт битүүмжилсэн чингэлгэр Гавриэл нохой Сердив хэмээх 2 ялтан ачигдан ирсэн бөгөөд тэд ямар ч гав цоожийг хитгэн мөчийн дотор хинтж анзаарагдaltaгүй нээдэг. Осгүй авьяастай мэрэгжилтнүүд байжээ. Орой ажил тарах үеэр хориглуудыг жижигхэн чиргүүл вагоноор төмөр шоронд нь хүртэл авчирч автомат бууны аманд ор торлоо нэг нэгээр нь оруулдаг байжээ. Мальдивийн бүхнийг харгалзан үзээд юуны өмнө ажил тарах үеэр бус харин оройн тооллого хийж зөвлөлт холбоот улсын төрийн дуулалыг дуулах үеэр бослогыг эхлүүлэхээр шийдсэн байна. Ажил тарах үеэр ялтнуудыг нийтдээ АКМС-ээр зэвсгэлсэн 50 харгалзагч торлуу оруулдаг бол харин оройн тооллогын үеэр харьцангуй цөөн ердөө 14 буутай харгалзагч бүгдийг жагсаагаад буцааж оруулдаг байж. Хориглууд удахгүй болох гэж байгаа үйл ажиллагаанд бэлтгэн хоолны халбаг тавг зэргийг гялтай ирлэж зэвсэг болгон бэлтгэсэн байж. Ингээд 4-р сарын 12-ны оройн тооны үеэр төмөр заалын тогийг зориуд тасалж нэг хэсэг цахилгаангүй болгохоор зэгсэн байв. Мөн тооны өмнөхөн Сердив Гавриэл хоёрын хийсэн нууц түлхүүрээр 10 шийдсэн хоригдол гав гинжээ тайлсан ч харгалзагч нарын нүдэнд зүүж яваа мэтэр харуулгаар зэгсэн байлаа. Ингээд оройн тоо дуусч зөвлөлт холбоот улсын төрийн дуулал эхлэмэгц цахилгаан тасрал. Яг тэр үеийг ашиглан харгалзагч нарын зүг асар хурдтай дайрахаар шийдсэн байжээ. 4-р сарын 12-ны орой ялтан нарын хүсэн хүлээсэн мөч ирлээ. Гэхдээ тэр өдөр өмнө нь оройн тоон дээр огт авчирдаггүй байсан 6 авчарх нохойг хөдөлж ирсэн нь хориглуудын тооцоонд ороогүй үйл явдал болжээ. Гэвч төлөвснөөсөө буцах арга байсангүй. Ингээд төрийн дуулал эхэлж тог дасармагц сул чөлөөтэй хориглууд ишинд нь чулуу ууж хөндрүүлсэн худаг хоёр талыг нэрэлсэн төмөр тавгуудыг харгалзагч зэргүүдийн зүг сөнгөнүүлж эхэлсэн байна.
Дүүнтэй зэрэг гинжнээсээ мултарсан ялтнууд шууд цэргүүд рүү үсрэн дайрахад тусгай зориултаа авч архиуд өмнөөс нь угтан довтолжээ. Энэ үеэр нэг офицер уртын ээлжээр гал нээж бөөн үүмээ шууган болоод л явчихлаа. Дог дасартал яг тэр үед автоматаар өөрөө асдаг шоронгийн нөөц гэрэл мэлсхийн ассан байна. Хориглуудын хотхонд өртөж амжаагүй хоёр авчаарк энэ үеэр сүүлийн хавчих хонглоор зүгтэж амжжээ. Хориглууд агшин зур 14 цэрэг офицертай хамт дууж гаргалгүй нухаж амжсан байна. Гэвч уурхайн хамгаалтын тэр даруй төгшөр авав. Шоронгийн ойролцоо автоматын урт ээлжээр шүрших дуу гарсны дараа цус нүжиндөө хутгалсан хоёр авчаарк дараагийн ээлжийн пост руу давхиж ирсэн учраас бүгд тэр даруй төгшөр авчээ. Энэ үед уурхайн гот шоронд байсан 200 гаруй цаазын ялтнууд бүгд гав гинжнээсээ салж чадсан төдийгүй 14 автомат 2 гар буугаар зэвсэлсэн эхний хэсэг нь шоронд хамгийн ойрхон байсан 25 хүнтэй харуулын постыг сэхээ авч амжаагүй байхад нь гинэт дайран орж энэ тэндгүй буудалд сан гардан тулаан болсон байна. Үүний үр дүнд 2 дугаар постын 19 цэрэг офицер алагдаж 2 хүн олзлогдсон бөгөөд цаазын ялтнуудаас 18 амиа алджээ. Харин үүний дараа уурхайн хамгаалтын бүх цэрэг байлдааны бэлэн байдалд орж чадсан учраас зэвсгэлсэн ялтнуудыг дараачийн пост руу халдах гэхэд 45 мм-ийн калибрийн 2 хүнд пулеметр ойн холбон гарлаж бараг 30 хүнийг газар дээр намонгосон учраас хориглууд угарсан байна. Төдөлгөө хориглуудыг өдөрдөж байсан Малтив өрмийн цооногийн машинаар зэргэлдэх 2 бие гэгддэг цооног руу нэвт цоолон орж ил урааны хэсэг дээр очиж чаджээ. Хэрв хоол хүнс зэр зэвсгийг өгөхгүй бол 20 минутын дараа ил уурхайг дийлбэж Эрдэнэс хотгоныг агаарт нисгэнэ гэж тэрээр сүрдүүлв. Нэгэнт цаазын ялтай үйлдсэн хэрэг нь буудуулахад хангалттай сайн мэдэж буй хориглууд ил урааныг дийлбэлж чадах учраас Оросууд эхлээд тэдний шаардсан хоол хүнсийг 150 ширхэг автомат буу сум хэрэгслийн хамт дөхүүлж өгсөн байна. Ийхүү ялтнуудыг саатуулж байх хооронд зөвлөлт холбоот улсаас хамгийн хүнд хэцүү даалгаварт бэлтгэгдсэн Измёршийн тусгай дайчид хүрэлцэн ирсэн ажээ. Ялтнууд 2 хоногийн дараа уурхай руу 6 ширхэг хуйх танк оруулж өгөхийг шаарджээ. Гэмт хэрэгтнүүд хуйх танк ашиглан уурхай хамгаалтыг сэтэлэн зүгтаах гэж байгааг уг уурхайд хүрэлцэн ирсэн зөвлөлт холбоот улсын Батлан хамгааллын яамны удирдлагууд гадарлаад эхний 2 удаа танк оруулж өгье. Хариуд нь олзонд байгаа 3 цэргийг авъя гэсэн болцол тавьжээ. Хориглууд нилээд бодсны эцэст 2 танк дээр ахаад 3 хоногийн хоол хүнс 5 авдар спирт авах хүсэл тавьсан сонирхолтой. Уг хүсэлтийг Орос дарга нар туйлын дуртай хүлээж авсан төдийгүй 5 авдар спиртийг нь бүр 10 авдар болгон ахиулаад явуулсан байна. Ийхүү цаг хугацаа хожиж байх хооронд Измёршийн тусгай зэргүүд 2 бие цооногийн эсрэг талаас нь чимээгүйхэн өрөмдөж хориглуудыг унтж байхад нь шууд дээрээс нь дарин орж устгахаар сэмхэн ажиллаж эхэлжээ. Энэ үед Малтив өөр нэгэн төлөвлөгөө боловсруулсан танк ашиглан дайрч гарахаа болоод харин ч ахиа 4 танк хүлээж авсныхаа дараа уурхайн доторх бүх нөхөн гарцыг дайран эзэлж аваад тэр аяар нь дийлдэлнэ гэж айлган сүрдүүлэхээр шийдсэн ба улмаар Оросууд ураанаа олборлон гэвэл тэдэнд тодорхой болцол тавьж дамлан зарах замаар уурхайн гүнд будтал амьдрах төлөвлөгөөтэй байв. Хэрвээ уурхайн бүх нөхийг мэдлэлтэй авчихвал ингэж чадах боломж тэдэнд байжээ. Гэвч 7 хоногийн дараа буюу 4-р сарын 19-ний шөнийн 4 цагт Измёршийн хашир туршлагатай алуурчин цэргүүд 2 бие цооногт дуг нойрондоо дугж ирч байсан хориглуудын эгц дээрээс нь нүхлэн бууж 5 минутын дотор бүгдийг нь буун дуу гаргалгүй цааш харуулж толгойлогч Малтивийг өөр 2 хүний хамт амьдаар нь барьснаар Мардан уурхайн гүн гарсан зэвсэгт бослог нуг дарагджээ. Измёршийн дайчид нь тухайн үед Вьетнам, ойрхот орнод Афган зэрэг олон оронд үйл ажиллагаанд оролцож гарсан өндөр чадвартай учраас Мардан шоронгийн хориглуудыг цааш харуулахдаа нэг их хүч гаргаагүй аж. Жилийн дараа Украины Чернобылийн атомын цахилгаан станц дэлбэрэх үеэр энэхүү чадварлаг бүлгийг бараг 100 шахам шалгарсан дайчид аюулын голомтод аврах ажиллагаанд оролцсон амиа алдснаар Измёрш цаашид оршин тогтнох чадваргүй болсон гэж зарим хүн үздэг. Эдүгээ дахин ашиглах нь тодорхой болоод байгаа. Мардан урааны ордод 30 гаруй жилийн өмнө гарсан энэхүү үйл явдал нь Оросын цэрэг Монголд байрлаж байхад гарсан хамгийн том гэмт хэрэг яахын аргагүй мөнөөсөө мөн билээ. За үзэгчдээ тэгээд энэ мэтчлэн өглөө болгоныг бид нарт өгч байгаарай. Channel 11 телевизийн өглөөний мэд хөтөлбөр ер нь бол өндөрлөх тийш хандж байна. За тэгээд сонирхолтой болгоомуудыг ер нь товчхон танилцуулж байна. За Монголын шар мэдээг явуучих уу? За тэгээ одоохондоо юу? Би бол Монголын Entertainment News гэж би бол хэлмээс надад байна. Энэгээр нэвчих юм уу? Окей. За Монголын Entertainment News орж ирнэ. За дэлхийн сонирхолтой мэдээлэлүүд орж ирнэ. За бид
бас яг одоо мандалж байгаа залуучуудыг та бүхэндээ байнга уулзуулна. За тэгээд өөрчн Эрүүл мэндийн болон. Эрүүл мэнд гэхээсээ илүү зүгээр юм бяцхан зөвлөгөө авах. зөвлөгөө нь Яг миний хоёрыг наад чи шууд ялгасч байгаа байхгүй юу? Тэгээ бас мэдээж хөнгөн тасгал ягаад өглөөг бас ягаад бяцхан тасгалаар эхэлж болохгүй гэж. төмс битээ идэх гэснээр брокколи идчих. Тэгэхээр байгаа зү. За тэгэхээр манай мөнгөч маань шинээр нэгцэн тэгээд утгагүй та бүхэнд бас скват дасгал маслыг өөрөө хийгээд үзүүлчих хэлмээ. Тэгнэ. Чадчих штэ тий. За мэдээж дасгалын болон байна. Тэгээд энэ мэтлэн сонирхтой болонгуудыг та бүхэнд хүргэнэ. Мэдээж тий өөжөө болон бумагийн бэлдэж байгаа. Манай хоёрын бэлдэж байгаа нэг тийм хари гаргийн сонин гаж одоо нэг тийм сайнстэй сонин хажиргалтай баримтууд шинжлэх ухааны тийм сонирхолтой мэдээллүүдийг та бүхэнд ингээд хүргэж явах болно. За ингээд өглөөний мэнд хөтөлбөртэй хамт байсан нийт үзэгчтэй баярлалаа. Өнөөдөр хөтлөгч Отко миний би Мөнхчин. жаа миний би за бид гурав бас сонирхолтой мэдээллүүдийг бэлтгэн бас үзэгчдтэй бас хүргэлээ. Тэгээд бид гуравтай хамт байсан үзэгчдтэй баярлалаа. За мөрөөр өдөр мэдээж сайхан үр бүтээлтэй өнгөрүүлээрэ. Маргаашийн дор хүртэл төр. Баярлалаа.